За өнөөдөр бүгдээрээ ходоодны шархлаа өвчин юунаас болоод ямар хүмүүст их үүсээд байдаг. За энэ өвчин яагаад дахин сэдрээд байдаг талаар би маш амархнаар тайлбарлаад өгье. За тэгэхээр ходоодны шархлаа өвчнийг үүсгдэг хамгийн том шалтгааны нэг нь бол хеликобактерийн халдвар байдаг. За ходоодны шархтай хүмүүсийн ерөнхийдөө 60-70% нь энэ хеликобактерийн халдвартай явж байдаг. За хоёрдугаарт дааврын бус үйлчилгээтэй өвчин намдах эмнүүд байна. За бид нэр өөрөөр NSAID гэд нэрлээд явцдаг. За жишээ нь одоо ибупрофен байна, аспирин байна. Хөвчлэн иймэрхүү өвчин намдах төрлийн эмүүд байдаг. За эдгээр эмийг үе мөчн өвддөг хүмүүс маш удаан хугацаагаар олон жилээр хараалаа дуусан тохиолдолд энэ маань ходоодны ханыг гэмтээж идэг. За 3 дугаарт стресс байна. За ер нь бол орчин үед бид нар стрессгүй амьдрна гэдэг бол мэдээж ямарч боломжгүй. Гэхдээ стресс бол олон жил удаан хугацаагаар үргэлжлэх тусмаа таны дотор ирэхтэн тэр тусмаа таны ходоодыг гэмтээж идэг. Ходоодны шарх үүсгэхэд маш их нөлөөлж идэг. За тэгээ үүний дараагаар тамхи байна, архи байна. За мэдээж буруу хооллолт биднэрт бол маш их нөлөөлж байгаа. За орчин үед бид нар маш их бэлэн хоол идэж байна, маш их захиалж идэж байна. За хооллолтын хэм маягдвар бол бид нар маш буруу хооллолдог болчихсон. Өдөржин завгүй явж байгаад орой унтахын өмнө маш их хэмжээний хоол идэж шууд унтаад өгдөг. За энэ бол олон жил удаан давтагдах тусмаа таны ходоод бол шархлаа юу гэдэг бүгдээрээ л үүснэ гэсэн үг. Дээрээс нь бид нар хитрхи давстай хоол иддэг, хитрхи шарсан, хайрсан, хуурсан, ходоодыг цочроодог хоол хүнсийг маш их иддэг. За энэ бол бүгдээрээ ходоодны шархлаа үүсэх үндсийн тавиад яваад байна гэсэн үг. За тэгэхээр эдгээр зүйлүүд ходоодны шархыг ерөнхийдөө үүсгдэг гэдгийг та нар бүгдээрээ надаар хэлүүлдэггүй мэдж байгаа. За тэгэхээр би эдгээр зүйлүүд ийм механизмаар үүсээд энэ простагландиныг дарангуйлаад ийм юм үүсдэг гэж ярмааргүй байна. Тэгэхээр та бүхний толгой эргэнэ. Тийм болохоор би маш товчхон анхаарах юмнуудыг хилээд явчих. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр ходоодоо хизэж дурандуулж үзэж байгаагүй хүн байх юм бол нэг удаа ходоодоо дурандуулаад үзчих хэрэгтэй. Тэгэхээр манайха ходоод дурандуулахаас айгаад байна би өөр шинжилгээ өгье гэдэг. Ходоод гэдэг чинь өөрөө хүндийтэй эргэтэн. Тэгэхээр тэр хүндийт эргэтнийг шинжилдэг ганц арга бол дурангийн шинжилгээ буюу дотуур нь дуран явж дотор талаас нь харна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ходоодыг шинжилдэг хамгийн найдвартай, хамгийн баталгаатай шинжилгээ бол ходоодны уян дурангийн шинжилгээ байдаг. Тэгэхээр энэ шинжилгээг ерөөсөө өгч байгаагүй бол дурандуулж үзэх хэрэгтэй. За тэр тусмаа танаа гэр бүл удамд ходоодны шархлаа, ходоодны хавдар эдгээрээр өвдөжсэн хүн байх юм бол танд хоол боловсруулах зам ямар нэг зовир илэрдэггүй байдаггүй ч гэсэн заавалжгүй нэг удаа дурандуулж үзэх хэрэгтэй. Яагаад би үүнийг онцлоод байна вэ гэхээр бид нэр багасаа хооллолтын хэм маяг болон амьдралын хэм маяг нь ер нь бол бараг адилхан байдаг. Өөрөөр хэлбэл нэг тогооноос адилхан хоол идэж өсдөг гэсэн үг. За үүний дараагаар хеликобактертай холбоотой бас нэг анхаарах зүйл байдаг. За энэ нь юу вэ гэхээр бид нар хеликобактерийн шинжилгээ өгсөн чинь эерэг гарчдаг. За тэгээ хеликобактерийн шинжилгээ эерэг гарахад бид нар антибиотик эм уух хэрэгтэй байдаг. Тэр эмийг уужиж тэр хеликобактерийг бид нар хөөлдөг, устгадаг. Хеликобактери эм гэдэг маань өөрөө ингээд савлцсан 3-4 шиг юм антибиотикийн хослол эмчилгээ байдаг. За тэгэхээр энэ нэмүүд өөрөө бас баг зэргийн гач нөлөөтэй байдаг болохоор хүмүүс тэр болгон дуустал нь уудаггүй. За эхний 3 хоног, 5 хоног уужээтэл нөгөө хүний маань шинж тэмдэг зовир нь арилаад эхлэх юм бол эмээ зогсоочдөг. За хангалттай болцсон гэд. Ийм тохиолдолд юу болдог вэ гэхээр танд антибиотикийн дасал гэж юм үүсдэг. Тэгэхээр бид нар эмээ дутуу ууж байгаа хайцсан тохиолдолд дараа энэ эмэнд чинь тэр хеликобактер ч өгөхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр үүний дараагийн сонголтын юм буюу илүү хүчтэй юм уuna гэсэн үг. За солонгост бол уутан дотор ийм 4-5 ширхэг ингээ бооцсон юм өгдөг. Хеликобактери ийм ууж дуусаад сарын дараа хеликобактер чи жихнээсээ өгсөн байна уугүй юу гэдгийг заавалжгүй дахин шинжилгээ өгж үзүүлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр манайхан энийг өгөхгүйгээр тэр жигтэй явцдаг. За хеликобактери ийм уулаад дууслаа одоо өгсөн юм чинь зүгээр гэ хайчдаг. Хэрвээ тэр үед хеликобактер чи өгөөгүй байх юм бол дараагийн сонголтын буюу тэрний дараагийн шатын эмийг нууж ээж тэр хеликобактери чи устгадаг байхгүй юу? За үүний дараагаар өвчин намдах өрөвслийн эсрэг эмийг манайхан маш их уудаг, дураараа уудаг. Ямар ч эмчийн жоргүүгээр аваад зарим хүмүүс бүр ингээд толгоо өвдөд байна, хөл өвдөд байна, өвдөд байна гэд эмчийн жоргүүгээр өөрсдөө аваад уудаг хүмүүс байдаг. Энийг удаан уух тусмаа таны ходоодонд муу гэсэн үг. Тэгэхээр энэ эм зөвхөн таны ходоодонд биш, ходоодноос гадна таны бөөрөнд ч нөлөөлж идэг учраас хамаагүй өвчин намдах өрөвслийн эсрэг эмийг дураараа олон жил удаан хугацаагаар ууж болохгүй. Үнэхээр таны үе мөч өвддөг. Эсвэл энэ өвчин намдах хэмиг олон жил уух шаардлагатай болох юм бол өөрийнхөө эмчлэгч эмчтэй холбоотой байгаад эмчээсээ асуугаад ходоод хамгаалах, ходоодны хүчилтэй холбоотой эмнүүдийг давхар эмчин өгдөг учраас
бас асууж явах хэрэгтэй. Тэгэхээр манайхын эмчилгээг нь маш их асуугаад байдаг. Эмчилгээний хувьд бол хамгийн гол анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр бид нар энэ шарахыг үүсгээд байгаа зүйлийг л одоо байхгүй болгох ёстой гэсэн үг байхгүй юу? За маш олон жил удаан хугацаанд стресстэй гэр бүлийн харилцаа болон нийгмээс, ажлаас янз бүрийн зүйлээс болоод юм стресстэй явдаг. Энэ стрессийг гаргахгүй байх юм бол таны ходоод бол маш их гэмтэж байгаа. Тийм болохоор стрессээ аль болох гаргадаг байх хэрэгтэй. За бие биенийг аль болох стресстүүлэхгүй байх хэрэгтэй. Тэртээ дэрнгүү бид нар хизээ өгөх нь тодорхой биш, хинч хизээч өгч магадгүй. Тийм болохоор аль болох стресстэггүй ганц амьдарч байгаа энэ хугацаанд гоё хөнгөн байгаад аль болох өөрийгөө өвдгөөхгүй байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэг байдлаар та өвдчих юм бол ганцхан та зовх биш, таны эргэн тойрны бүх хүн гэр бүлийнхэн хүртэл маш их зовж идэг учраас өөрөөсөө дор дороо эрүүл мэндэ маш сайн анхаарах хэрэгтэй. Хеликобактерийн халдвар авч исэн бол дахиад нэг удаа өгчих хэрэгтэй. Хеликобактерийн халдвар нэг удаа авлаа гэд дахиад халдахгүй гэсэн үг аль биш. Энэ бол дахин халдварладаг учраас үнийг байжгаад нэг удаа шинжилгээ өгөөд үзчих хэрэгтэй. Хеликобактерийн халдвар танд байвал танай гэр бүлийн гишүүдэд ч байж ах магадaltaй учраас гэр бүлийн гишүүдэд бас шинжилгээнд хамруулж үзэх хэрэгтэй. За дээрэс нь ходоодны шарахтайгаа дэмжлэгээ хийлгэж байгаа тохиолдолд тамхи татахгүй байхыг зөвлөдөг. За тамхи гэдэг бол өөрөө ходоодны шарахыг сэдрэн ходоодны шарахны эмчилгээ хийж явах явцад тэр эмчилгээний үр дүн хүртэл бууруулж идэг. За мөн ходоодны шарахыг дахиад хүртэл нөлөөлж идэг учраас тамхи татдаг бол яаж хийж аваад баасгах хэрэгтэй. За бага татдаг бол гарах хэрэгтэй. За мөн дээрэс нь бидний хамгийн гол анхаарах ёстой зүйл бол бидний хооллолт байдаг. За хоолтон дээр бол хитрхи их өсөж явж байгаад нэг дор их хоол идгээс зайлсхийх хэрэгтэй. Хоол идэнгүүтлээ хөвтөж болохгүй хэсэг алхдаг ч юм уу. За байнгын ходоодыг цочроох тийм халуун ногоотой хайрсан, хуурсан, шарсан хоол, давстай хоол идээд байж болохгүй. За тэгээ танд ямар нэг байдлаар хоол идсний дараа цанхаадаг, хоол идэхээс өмнө идсний дараа цээж хорсдог, за аюулхаад өвддөг, за баас хар өнгөтэй гарах ч юм уу. Иймэрхүү шинжүүд бол бүгдээрээ ходоодны шархлаатай холбоотой үүсчихэд учраас энэ шинжүүд танд байх юм бол эмнэлэгт үзүүлээд ходоодоо дурандуулаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд бүгдээрэнд амжилт хүсье, баярлалаа.